Боловсрол судлаач Сүндэр хүүхдээ бусдаас хоцрогдолтой байгааг 1-2 сартаагаас нь ажиглаж 2 нас хүрэхээс өмнө аутизмын хүрээний эмгэгтэй гэдгийг нь онцлуулжээ. Өдгөө хүүхэд нь энгийн цэцэрлэгтээ сурч байгаа бөгөөд хүүхдээ аль болох эрт онцлуулах нь чухал гэдгийг тэрбээр онцлсан юм а. Мэдээж ингээд хүүхдээ ямар нэгэн байдлаар бусдаас өөр гэдгийг хүлээн зөвшөөрөх хэцүү байдаг. Тэгээ ер нь л хүүхдээ ч хүлээн зөвшөөрөх бид нар хэцүү байдаг. Өөрийнхөө байлгах гэж үздэг те аутизмтай байна уу, үгүй байна уу. Гэхдээ эцсийн бүлэгт хүүхэд болгон өөр ертөнц байдаг. Яг өөрөө өөрсдийнхөө түүхийг өөрөө өөрсдийнхөө л амьдрахаар ирдэг. Тийм болохоор тэрийг одоо хүлээн зөвшөөрөх хэсэг бол цаг хугацааны асуудал байдаг. Гэхдээ битээ цаг хугацаа алдаасаа гэж би аав ээжүүдийг ботдог. Яагаад тэгэхээр энэ хүүхэд насны 0-6 наснд хүүхдийн тарих neuroplasticity буюу уян чанар хамгийн сайн байдаг. Энэ үед нь бид нар өөрсдөө сэтгэл зүйн асуудалтай ингээ хүлээн зөвшөөрөхгүй байсаар хагаад нөгөө сайхан боломжуудаа алдчихсан. Тэгээ айгүй хойно одоо хүлээн зөвшөөрөөд ажиллаад эхлэхээр хүүхдүүдийн хөгжилд гарах прогресс нь илүү их цаг авдаг, илүү их хөдөлмөр шаардах, илүү их зардал мөнгө шаардах болчих гээд байдаг. Аутизмын хүрээний эмгэг нь нийгмийн харилцаа, хэл яриа болон зан авирын бэрхшээлээр илэрдэг. Мэргэжлийн байгууллага ажиглалт асуумж дээр тулгуурлан тусгайлан боловсруулсан үнэлгээний аргаар оншилдог байна. Сүндэр багшилж байсан учраас аутизмын талаар харьцангуй ойлголттой байсан нь хүүхдээ эрт онцлуулахад нөлөөлжээ. Хэрв таны хүүхдэд ямар нэгэн хоцрогдол анзаарагдвал сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хандах хэрэгтэй юм а. Харин хэдийн аутизмаар онцлогдсон бол хүлээн зөвшөөрөх нь чухал гэлээ. Манай хүүхэд аутизмтай юм чинь ингээл бүх хувцсыг нөмсүүлэл манай хүүхэд аутизмтай юм чинь ингээл одоо тэр хүүхдийг яг өөрөөр нь байлгаад ах юм бол том болох тусмаа тэр одоо заан үйлдэл засахад хэцүү болт юм билэ. Тийм учраас одоо заан үйл засалчд юу гэж зөвлөдөг вэ гэхээр аль болох багаас нь энэ бие даах, өөртөө үйлчлэх те сурах, хөгжих энэ боломжуудыг нь дэмжиж өгөөрэй гэж зөвлөдөг. Тэгээ одоо бол нэлээд хөөрхөн бас өөрөө хувцас өмсдөг, тайлдаг гэдэг нэг дөрөвтэй олчоод байж байна. Аутизмтай хүүхэд нэг сурсан зүйлээ мартдаггүй учраас хамгийн гол нь дахин давтан заах, шантрахгүй байх нь чухал юм а. Мөн манад энэ чиглэлийн боловсон хүчин дутагдaltaй байна. Тэгш хамруулах чиглэлээр багш нарыг бэлтгэж байгаа ч хугацаа богино онол давмгайлж байгааг тэрбээр онцлоо. Мөн сүүлийн жилүүдэд аутизмтай хүүхдүүд сургууль цэцэрлэгт хамрагдах нь нэмэгджээ. Энэ хичээлийн жилд аутизмтай 947 хүүхэд цэцэрлэгт 843 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч байна. Аутизмтай хүүхдүүд яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэйгээ харьцуулахаар хамгийн их байгаад байгаа. За ялангуяа одоо өмнөх хичээлийн жилтэй харьцуулаад үзэхэд бол нийтдээ одоо яг сургуульд хамрагдаж байгаа цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс аваад үзэх юм бол хамрагдаж байгаа хүүхдүүд нь аутизмтай хүүхдүүд их байгаа даа тий. Хамрагдалтыг аваад үзэх юм бол яг өмнө жилтэйгээ харьцуулахаар 2 дахин их нэмэгдсэн юм үзүүлэлт гарсан байна. 4-р сар нь аутизмыг таниулах сар. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээлэлээр дэлхийн хүн амын 1% нь аутизмын хүрээний эмгэгтэй. Харин манад энэ талаар албан ёсны том мэдээлэл байхгүй бөгөөд 3000 гаруй хүн аутизмтай гэх мэдээлэл байгаа юм а.